Есүс бол Христ. Бид бол Бурхны хүүхэд. Бүх асуудал дууссан. Сатана зайл, ариун сүнсний дүүргэлт, дэлхийн илгээлт. Энэ өдөр энэхүү итгэлийн өчил зүгээр нэг хэлбэр биш. Бурхны амьсгалаар таны дотор хэлэгдэж байна гэвэл тэр хүн Бурхны хүүхэд болсон байна гэсэн үг билээ. Энэхүү итгэлийн өчил нь будар сүнстэй нэгэн онцгойлон мэрэг төлөг зураг төөрөг гэх мэт үл итгэлийн хүмүүсийн амаар тунхаглагдах боломжгүй Бурхны амин амьсгал юм. Зөвхөн Эхлэл 3:15 дамлагдсан эмэгтэй өрөөтөн болох Месиа Христ тэр цусны гэрээг мэдэж өөрөө өөрийгөө сайн мэдээгээр шинчилдэг нэгэн л өчин хэлж чадах Бурхны амьсгал юм. Бурхны амин амьсгал юм. Үүнийг хамгийн их хэлэх хэрэгтэй хүмүүсийн нэг бол пасторууд. Тэгж гэмээн бүхий л эзний ард түмэн итгэл дотор амьдардаг. Үнийг манай чуулганы пасторууд, ажилчид өчин хэлэхгүй юм бол Бурхны амин амьсгал хөдлөхгүй. Бурхны амин амьсгал хөдлөж байж бидний дотор байдаг шороо дахин ам болдог байгаа. Анхны хүнийг бүтээх үед тоос шороогоор бүтээгээд амин амьсгалыг үлээж оруулсан шиг тэр амин амьсгал орж байж хүн амьтай болдог хийгээд үүнийг мэддэг чуулган бол энэ цаг үеийн сүүлчийн чуулган юм. Хамтаа нэг магтан дуулцгаая. Есүс бол Христ гэд. Есүс бол Христ. Бурхантай уулзах зам. Есүс бол Христ. Бүх гэмийг минь уучлсан. Есүс бол Христ. Харанхуй хүчийг зайлуулсан. Есүс бол Христ. Хаадын хаан болсон эзэн. Есүс Христ. Хүнд хамгийн их өвдөлттэй хэсэг гэж байдаг. Тэр нууцлагдсан тийм газар бий. Түүнийг бид гэмнүглийн эрх мэдэл гэж нэрлэдэг. Тэрхүү гэмнүглийн эрх мэдэл өвдөлттэй газар бидний биеийн дотор нуугдсан байгаа учраас ингэ шийдвэрлэх тэр мөчөд бүх бие дахиадаг байгаа. Гэмнүглийн орон зай бидний дотор байгаа учраас бидний сүнслэг эрх мэдээ алдсан байдалтай байна. Тэгээд гэмийн гинжээр хүлэгдсэн байдалтайгаар эмх замбраагүй хоосон харанхуй гэдэг тэр дараалалгүй байдал дотор хүний амьдрал хийгээд гэр бүлүүд нуран унсаар байна. Есүс хүний гаднах байдлыг эмчлэх биш, хүний дотоод хүнийг эмчлэхийг хүсэж байна.
Бурхан биеийг биш, махан биеийг биш, харин бидний сүнсийг барьж байгуулсан. Өнөөдөр бидний сүнс сайн мэдээний дотор сэргээгдэх юм бол бид дахин босож чадах болно. Тиймээс манай чуулган сүнсэн дотроо ариун сүнсийг өөрийнхөө дотор бид үргэлжлүүлэн ажилуулах үед бий болдог зүйлсүүд бий. Матай 12:28-аас харвал Бурхны ариун сүнсний хүч чадлыг өмсөд өөрийнхөө дотор байгаа гэм нүглийн эрх мэдлийг хөөн зайлуулах юм бол Бурхны хандлал та нарын дотор оршин тогтнох болно гэсэн байна. Тэгээд өөрийнхөө бидний биеинд байгаа гэм нүглийн эрх мэдлэр ажиллаж байгаа хүчтэй нэгнийг хөөн зайлуулах сүнслэг тэмцэл. Тиймээс бидний цуглаанд саа өвчтэй хүн үгүй. Хүн үнэхээр сайн мэдээ хүлээж авах юм бол хүний бие дахиж яхих өвчин тусдаггүй. Бурхны өгсөн сайн мэдээг хэв маягаар биш, тэг хэв маягийн хэлбэр төрсийн хувьд биш, үнэхээр амин амьсгалаар хүлээн авахтан. Магадгүй өнөөдөр биетэй өвчлсөн саа өвчтэй хүнээр орон ба хэвтэж байлаа гэж байсан ч өнөөдөр Есүс Христийн эрх мэдэлтэй нэрээр бүхий л уйман өвчин, саажилт өвчний өвчлөлүүд эдгэрлийг авах болтгоо гэж тунхаглаж байна. Ихэвчлэн ямар хүн саажилт тусдаг вэ гэвэл ийм бусдаар ингэж байнга загнуулдаг, өглүүлдэг, няншуулдаг хүн. Тиймээс хүн байштай ийм дэлхийлэг үзэл бодолтой хүнтэй гэрлээд үргэлж тэр дэлхийлэг үзэл бодлын дотор янз бүрийн тийм үгсүүдийг байнга сонсоод байх юм бол хүний оюун санаа өвчлөдөг. Тэгээд бие нь өвчлөдөг байгаа. За би олон хүнд үргэлжлээд за тэр хүнийг ийм битгий зовоогоорой гэж хэлдэг уууд олон бий. Тэгээд үйл явдлыг төсөл чадалгүйгээр амаа нээгээд гэр бүл нь сөөрөлд хүрсэн олон гэр бүлүүд байдаг. Бид ийм гэм нүглийн эрх мэдлийн дотор хүний үгээр яриад байх юм бол тэр нь гүнзгийрэх үед бие нь өвчлөдөг байгаа. Сэтгэл зүйчид тэрийг сэтгэлийн шарахтай болсон гэж хэлдэг. Сэтгэлийн шарах биш. Гэм нүглийн эрх мэдэл гүнзгий орсон гэсэн үг юм. Яков 4:7 дээрээс харвал Эфес 4:7 дээр харвал диавол бүү зайвг диаволт бүү зай үг гэсэн байдаг.
За үүнтэй тэмцэх юм бол Яков 4:7 дээр диаволыг эсэргүүцэх хүч чадалтай байх хэрэгтэй хийгээд тэр хүч чадал нь нэр нь Эхлэл 3:15 дамлагдсан ирсэн байгаа. Эмэгтэй өрөөдөн болох Есүс Христ юм. Тэг бид энэ сүнслэг тэмцэл хийхгүйгээр хүний үгээр ярих үед тэр яриаг минь сонсож байгаа хүний амьдрал сүрдэг байгаа. Матай номын 21:12 дээр Бурхны цуглаан худалдаачдын орон гэр болсон байна гэж гардаг байгаа. Цуглаанд явдаг хүмүүс өөрсдөө худалдаачид болоод цуглааны байр худалдааны газар шиг болсон байна гэсэн үг. Тэгээ ийм нөхцөл байдлыг харсан Бурхан ийм хүмүүсийн бүхий ширээ худалдаа наймыг хөмөрсөн гэж байгаа. Хосууд яагаад байнга асуудалтай байдаг вэ? Хоорондоо наймаалцдаг үг яриа хэрэгэлдэг учраас. Би ингэсэн учраас та чи тэгж байгаа болохоор би өнгөр гэж наймаа хийж байгаа юм шиг. Хосууд хамт амьдрангаа үргэлж ийм тооцоо боддог үг яриа хэрэглэж болно гэж юу? Тэгээ тийм байгаа бид яаж Бурхантай уулзах юм бэ? Тэгээ диаволын ажлыг эсэргүүцэж чадахгүй, гэм нүглийн эрх мэдлийг хөөн зайлуулж чадахгүй. Тэгээ цуглаанд орж ирээд цуглаан дотроо хүнийг биенийг ашиглаж амьдарцгаадаг. Пастор нь итгэгч нараа ашиглаж болно гэж юу? Гэхдээ үнэндээ ийм байдлууд өнөөдөр бидний чуулган ариун сүм гэж хэлж байгаа тэдгээр газруудад бий болсоор байгаа. Бидний итгэл харилцан махан биеийн амьдрах арга хэрэгсэл болно гэвэл толгой нь хичнээн их өвдөх билээ. Бидний үйлчилж байгаа энэ чуулган 8-ны газар болно гэвэл энэ нэг удаагийн мөргөл бидэнд ямар утга учиртай юм бэ? Бурхан ажилдаг амин амьсгал хөдлөх хэрэгтэй биш гэж үү? Зүгээр нэг ийм ашиг хонжоо харсан хүмүүсийн цугларалт болж тэгээд муу сүнсний бодол санаа ажиллаж эхлэхвэл чуулган мөргөл өргөөд юугаа хийх юм бэ? Тиймээс харин бидний дотор байгаа ариун сүнс бидний дотроос яолон тэмцдэг. Христийн мотор бидний биед хүрэх үед бид хүн эдгэрэгч тохиолдол бий эсвэл хэвийн биш зүйлсүүд бий болгох тохиолдол бий. Өнөөдөр Есүсээр цулгааны хүн бүрийн биеийн дотор Бурхны дуу хоолой цуврайтах болтугай гэж хүсэж байна. Гэм нүглийн эрх мэдлийг уучлах, эрх мэдлийг Бурхан бидэнд өгсөн учраас ирэх өдрүүдийн туршид үнэхээр их тэрхүү эрх мэдлээ тасралтгүй хэрэглэн эрүүл сүнснүүд бий болох болтугай гэж өрөөж байна.
Итгэлийн хүний дотор доос буу сүнсний ажлыг нураадаг эсэнслэг залбирал устдах үед тэр хүний бие нь дээрэмчдийн үр болно гэж Матай номын 21-ийн 13-даар хэлсэн байна. Тэг залбирлын гэр байх ёстой байтал залбирлын гэр байж чадхаа болох үед дээрэмчдийн үр болдог. Залбиралгүй чуулган гэр бүл үйлчлэлийн дунд тэг хүний дуу хоолой ихсдэг хийгээд сүнс нь ямар ч хүчгүй тэрмэл байдалтай болдог. Хүний сүнсэн доторх сүнслэг залбирал үгүй болох үед чуулган дотор буруу ойлголт, зөрчлөл бий болдог. Тэгээд сорилтонд ороод тэр газараас нь шүүмжлэл ундран гардаг. 그래서 하나님의 언약 창세기 3장 15절이 반드시 기준이 돼야 되는데 사람의 기준으로 왕이 되어져 있는. Бидний хувьд сайн мэдээ бүх зүйлийн минь хэмжүүр байх ёстой байтал тэг ингээд хүний бодол санаа хэмжүүрэн болцсон байдаг байгаа. 창세기 3장 15절을 가지면 하나님의 은혜를 받은 자가 되고 자녀된 Бид сайн мэдээ хүлээж авах үед Бурхны 사탄을 내어 쫓는 왕 노릇이 일어나야 되는데. тэг Бурхны хүн байх байдалтай болох хэрэгтэй. Ром 5:17 байна. Нэг хүнээр дамжуулан өхөл энэ ертөнцид орж ирсэн хийгээд өхөл одоо энэ ертөнцийг ноёрхож байгаа учраас харин нэг Бурхны Иесус Христосийн тулд Бурхны нэгүслийг хүлээж авсан зөвхт байдлын бэлэг бидний дотор амиар ноёрхдаг гэсэн байна. Ядуурлаа, үхлээ, залхуурлаа, гэв нүглийн эрх мэдлээ Иесус Христосийн нэрээр миний сүнснээс бүрэн устгагдах болтугай. Ром намын 5-ын 21 дээр тэр ноёрхдаг, амиар ноёрхдаг талаар байгаа. 창세기 3장 15절 은혜를 받은 자는 왕노릇하여 우리 주 예수 그리스도로 말미암아 영생에 이르게 하려 함이니라. Ром намын 5-ын 21 тэг амин миний дотор ноёрхож байгаад тийхүү тэр чигээрээ Бурхны хаанчлал руу явах болно. Тэг энэхүү амийн ноёрхлыг орхисон байгаа чуулгануудын хийж байгаа зүйл нь чуулганыг дээрэмчдийн үр болгож байгаа явдал юм. Үргэлж 8 хийдэг хүмүүсийн байдалтай болсон байгаа. Тэгээ үргэлж гэр бүлийнхэнтэйгээ нөхөртөөгөө их нэртэй төгөөр зогсохгүй бурхантай наймаалцдаг. Эхлээд үнэхээр хүсэж байна. Эхлээд бурхны өгсөн зүйлийг аваад үзээч. 마귀가 준 걸 가지고 하나님과 딜을 하니 그래. 교회들이 지금 이상해져 가는 겁니다.
여러분이 예수 그리스도로 말미암아 하나님의 자녀된 신분 권세로 양자의 영을 받았고 Есүс Христээр дамжуулан өрчлөлийн сүнсийг хүлээж авч өв заламжийн сүлийг хүлээж авсан бол бид энэ дэлхийн хүсэл шунлын тооцоо гаргаж байж болохгүй биш гэж үү? 그래서 하늘에 계신 하나님이 Тэгээд тэнгэрт оршиж байгаа бурхан инээж байна гэсэн. Яагаад инээж байгаа вэ? 가짜는 Би хурмаг худал нэгэн болохоор 인정받는 하나님의 자녀들이 되십시오. 여러분 자꾸 가짜는 짓을 많이 하면 하나님의 손이 어떻게 돼요? 그 상을 엎어버려요. бид нар худал зүйлсээр амьдраад байх юм бол бурхан 당장 무서워하지 말고 тэр 자녀된 신분 권세만 있으면 괜찮아요. бидний худал бүхнийг хөмөрнөгсөн байгаа. Гэхдээ бүү бурхан бидний өнгөрснийг дахин асуудаггүй. Нэгэн бурхан сул доройг дуудаж эмчлэн цэвэрлдэг. 모든 문제를 해결해 주셨습니다. Тэгээ бидний сул дорой бүхий л нөхцөл байдлыг Иесус Христ өөр дээрээ өөрөөд бүхий л асуудлуудыг шийдвэрлсэн. Исая номын 43:25 дээрс харахвал бид нар үнэхээр бидний гэм нүгэл минь уулаан цас улаан байсан ч тэгээ бидний тэр гэм нүглийг дахин сандаггүй нэгэн бол Месиа Христ ганц тэр бурхан юм. 네 죄를 기억지 아니하시는 하나님이 지금 여러분들과 함께 하는데 Бидний гэм нүглийг үл сандаг бурхан бидэнтэй хамт байгаа байтал бид юунд тэгтлээ бусдын гэм нүглийг тодоос тод санан байдаг юм бэ? 죄 자리를 여러분 지금 누구에게로부터 허락했기 때문에 그놈이 와서 지금 여러분을 정죄하고 심판하고 죽이는 겁니다. 因为那个家伙已经来到你身上，所以你是定罪审判，致死别人。 자꾸 병이 올 수밖에 없는 죄 자리를 만들지 말고 그리스도의 자리 的根源就是 하나님이 让我们有 함께할 수 疾病， 있도록 그 자리를 마련해 주시기를 축복합니다. 所以我们灵魂里应该要与神同在，要接待他。 Бурхан хамт байх тэр замыг сонгохтон. 그래서 여러분이 여자의 손 메시아 그리스도의 이름으로 마귀의 일을 여러분이 자꾸 멸하게 되면 그리스도 안에서 하나님 내게 주신 것을 자꾸 누리게 됩니다. 只要我们接待耶稣基督的话，我们会常常把神赐给我们的，通过把 Есүс Христийн нэрээр бид сатаны ажлыг нураах үед Бурхан бидэнд өгдөг зүйл нь 나라가 네 안에 임한다. Бурханы хаанчлал юм. 神的国度会临到我们身上。 하나님 나라의 생명을 갖게 되죠. Бурханы хаанчлалын амийг хүлээж авна гэсэн үг. 영접하는 자 곧 그리스도 그 이름을 믿는 자들에게는 하나님의 자녀 되어지는 권세를 주었으니 이는 Өөрийг нь хүлээн авсан болгонд өөрийнх нь нүрд итгэдэг хүмүүст Бурханы хүүхэд болох эрхийг өгсөн хийгээд энэ нь махаар биш, цусаар биш, хүний хүслээрч биш харин Бурханаар төгсөд юм а гэсэн байна. 接待他的新他名的人，神就赐权柄做神的儿女，他不是从血气生的，肉体生的， 너는 온천하에 다니며 만민에게 Бүх дэлхийгээр явж бүх хүндэс нь бүх сайн мэдээг тунхаглал. 함께 역사할 것이다. 下去传福音。 Тэгээ Бурханы хаан суудлын эрүүл үргэлж чамтай хамт байх болно. 여러분 그래서 기도는 하나님의 약속만 붙잡고 祷告就是只 기다리는 抓 그 住神的 여정 应许， 속에만 있어 在这个旅程当中， 여러분이 모든 것이 이루어져. 所有的都会，一切都会成。 그래서 하나님은 여러분들에게 무엇을 주셨느냐면 예배를 주신 거예요. Бурхан бидэнд өгсөн зүйл бол мөргөл хүндэтгэл байгаа. 예배 때 하나님의 말씀을 받는 사람은 하나님의 숨결이 들어가는 거예요.
拜时候听从神的话语的人，神的气息会进入到你的里 그 面， 하나님의 숨결이 다 여러분 몸속에 神 들어가면 的气息进入到大家里面的 기도의 时候， 능력, 기도의 불길이 이제 타오르기 시작합니다. 祷告的 Тэгээ бурхны тэр амьсгал бидний дотор орох үед 火花会燃起来， тэгээ бидний дотор бурхны хүч чадал ажиллаж эхэлдэг байгаа. Залбирлын гал 火焰燃起来的时候， залбирлын гал миний дотор ажиллаж байж хүн өөрөө өөртөө сайн мэдээ яриаж өөрөө өөрийгөө амьтаа болгодог. 그래서 예배는 형식이 아니라 하나님의 절대 形式的 숨결이다. 是神的气息。 Тиймээс залбир бол зүгээр нэг хэлбэр биш бурхны гарцаагүй бурхны эрх мэдэл юм. 하는 순간을 예배라고 하는 거예요. 礼拜就是将我里边的尘土改变为神的气息， 하나님의 영이 Бурхны сүнс 영혼에 миний сүнсэн дотор 进入到我的灵， хайж ирдэг тэр цаг гэсэн үг залбирал бол гим нүглийн эрх мэдлийг устгахын тулд 이때 죄자리가 없어지고 这时候礼拜的时候怎么样呢？ 하나님의 숨결이 罪的 내 气息 몸에 罪的 와 权柄消 계실 失 때 ，神的气息进入到我的灵魂里边的时候，我的计划会消失。 тэг бурхны одоо амьсгал миний дотор ажиллах тэр үеэр хүний хувь хүний төлөвлөгөө байхгүй болдог баг. 사로잡아 그리스도의 이름으로 육신의 생각을 복종시켜버려. Тэг бидний бүхэл бодол санаагаа махан биеийн бодол санаагаа Христийн нэр захируулах 그래서 үе 육신의 гэсэн үг. 생각을 사로잡아 복종시킬 때 보좌의 뜻이 움직이는 거예요. 把这个想法屈膝在基督脚下的时候，宝座会运转，宝座的旨意。 그래서 로마서 8장 Ром 8-ийн 6-7. 사망이요 영의 8章 생각은 6到7节记得 Тэг махан биеийн бодол санаа бол үхэл хийгээд сүнсний бодол санаа бол ам ба амар тайван гэсэн байна. 그래서 예배하는 자는 절대 세상에 지지 않습니다. 礼拜的人不 Тэрс мөргөл өргөгч нь хизээш дэлхийд ялагддаггүй. 너희는 세상을 이겨 놓았습니다. 你们已经战胜世界。 하나님이 이긴 자리에 Та нар дэлхийг ялсан гэсэн байна. Би дэлхийг ялсан. Бурхны ялсан байгаа газар дээр тэр байран дээр бид байна. 感觉神的存在，所以我们可以战胜世界。 그래서 하나님의 눈은 현실을 보지 않고 神的眼睛 보좌의 不 빛을 看 볼 现 수 实， 있어요. 而是 Тэгээ бурхны харц бол бодит байдлыг биш харин хаан суудлын гэрлийг хардаг. Тэгээ бодит байдлыг харах гэж бүү оролт. 现实会过去。 Бодит байдал бол зүгээр өнгөрдөг зүйлс. Хоосон зүйлс. 보좌에서 Худал зүйлс. 여러분을 향하여 있는 그 생명의 빛을 보십시오. 在宝座， Хаан суудлаас над руу тусаж байгаа тэр амийн гэрлийг харах тун. 내 영혼 속에 그리스도의 영이 자리를 잡고 있으니 我的灵魂里 하늘의 基 그 督的 보좌의 灵， 빛이 基督的 나하고 光在我里 연결되어 边 있는 겁니다. 所以宝座的光与里边的生命之光连接在一起。 그래서 어디를 전 세계를 달려다녀도 관제탑에서 여러분 그 비행기에게 초점을 맞추고 신호를 보내는 거예요. 所以我们飞向哪里，这个飞机呢与总部联系，所以 Тийм онгоцон цамхагаас яг гэрэл тусгаж онгоцны явах чиглэлийг заадаг шиг бурхны хаан суудлын гэрэл бидний явах замыг заадаг. 다른 사람까지 피해를 주는 거예요. 还给别人，还 그래서 害别人。 오늘부터 예배의 숨결에 진짜 하나님의 숨결을 오늘부터 말씀으로 받아서 숨쉬기 将神的话语当 Нэс бурхны амийн өрөөлийг залбирлын өрөөлийг хүлээж аваад Христийн амийн амьсгалаар амьдарч тийхүү амийг авах болтгоо гэж өрөөж байна. 그래서 여러분이 그 하나님의 숨결을 가져야 기도하는 사람 神的气息的时候，会成为 Тэгж гэмээн бид залбирдаг хүн болдог. 拥有礼拜的气息。 하나님의 숨결이 있어야 그리스도의 이름으로 구할 거 我 아니에요. 们拥有神的气息的时候，奉耶稣基督的名会求一切的。 기도는 여러분 절대 사람의 언어가 아니라 祷告不是人的言语，而是 Залбирал бол хүний үг яриа биш харин бурхны үг яриа юм. 오직 성령이 너에게
Ариун сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг болж Иерусалим, Юудэ бүх дэлхийн хязгаар хүртэл миний гэртэгч болно гэсэн. Түүнийг бидэнд өгсөн нэгэн бол бидний урдсан бурхан. Өгсний дүнс амьдсан байгаа тэр бурхан бидэнд үгийг өгсөн. Бид тэрхүү үгийн залбиралтай холбол тэр нь хичнээн гайхамшигтай билээ. Тэнгэр газар дээрх бүхэл эрх мэдлийг надад өгсөн. Тиймээс бүх үндэснийг дагалдагч болгохдоо. Бурхан энэ үг миний амьдралд биелэгдэх болтугай. Бурханы амлалт залбирлаар дамжуулан бидний дотор инхүү байнга ажилдаг байгаа. Залбирал бол Бурханы үгээ хариултаар дамжуулан эрүүлийг авдаг цаг. 조금이라도 병아리 눈물만큼이라도 듣고 있으니까 지금 하나님이 기다리고 계십니다. 大家现在抓住一点点创伤的15节，所以神在等待着大家。 기도의 결과는 반드시 드러나타나겠습니다. Залбирлын үр дүн гарцаагүйгээр гардаг байгаа. Итгэлийн чин дагуу болог. 그래서 기도는 한마디로 말하면 기다림의 예수입니다. Залбирал бол хүлээх хурлаг. 기도는 여러분 복음의 시입니다. 祷告通过祷告会成为福音的诗人。 예수 사랑 모든 주의 백성들이 가지셔서 愿大家都拥有这个部分。 기뻐하고 행복하고 Өнөөдөр чуулганы хүн бүр түүнийг хүлээж аваад Бурхныг баярлуулдаг тийм чуулган итгэлийн хүмүүс болох болтугай гэж өрөөж байна. 그리스도의 이름으로 기도하면 성령이 통로가 되어 주셔서 Би Христийн нэрээр залбирах үед 주의 성령이 역사하신다고 약속했습니다. ариун сүнс өөрөө бидний явах сувг болдог байна. 예수 사랑 교회는 창세기 3장 15절 피의 언약을 통하여 그리스도 하나님이 우리를 대신하여 피 흘려 죽으시고 Бид тэр Есүс Христийн загалмай дээрх үхэл болон амьдлал дээр ирсэн байгаа цусны гэрээгээр дамжуулан Есүс үхэл амьдлалтаар олж авсан байгаа эрх мэдлээ өөрт нь итгэдэг хүмүүст өгсөн тул Матай номын 12-ийн 28 дээр гардагчлан бид өөрийнхөө дотор байгаа мөр сүнсний ажлыг нураах залбирлыг тасралтгүй энэ тэргуунд тавьж үргэлжлүүлэн хийсээр байх үед бид гарцаагүй энэ дэлхий дээрх ялагч нь болдог. 그래야 성령이 통로가 되어져서 那这样的时候，圣灵 주의 会成为 성령이 通道， 주의 영들이 움직이는 거죠. 主的灵会运转。 그 기도의 맛을 본 사람은 자기에게 자기 몸을 자기 영혼을 생명으로 살릴 수 있다. 这样祷告的人呢，会将自己的灵魂体拯救为生。 Тэр залбирлын амтыг нэгддэг нэг нь залбирлаар өөрийгөө амьтаа болгодог. 그 권세와 그 성령을 다른 사람들에게도 전달해 주는 还给别人传达。 그리스도 그 하나님의 사랑. 아 여자여 손베시야. Бурхны хайр. 주의 사람. 周围的人也会变得， Эмэгтэй өрөөдөн болсон Есүс. 아니면 여러분이 不然的话怎么样？ 보내주면 돼. 你们发过去也可以。 아 여자여 啊，你 손베시야. 觉得会以赛亚基督， 그거 따라 불러봐. 一起唱看看， 좋아져. 会变得好。 틀어졌던 것 펴져. 偏瘫的会伸展起来， 붙었던 것 떨어져 나가. 贴着的会除去， 지긋지긋하게 안 되던 삶의 변화가 와. Үнэхээр та нар тэр магтан дууны сайн мэдээний утга агуулгдсан байгаа магтан дууны линкигч болтгой хүмүүст явбал
өвчлсөн даыг хамт багтанд уулзгаая. Хагарч өмтөрч дурсан байгаа миний сэтгэл. Бардам бахархал дотроо явах замаа алдсан би. Үйл итгэлийн зам дээр төрсөн миний амьдрал. Эмэгтэй өрөөдөн болох Христ иржээ. Намайг амьдруулахаар загалмайг өөрчээ. Үхлийн гинжин дотроос намайг амьлуулахаар Христ миний эзэн болсон. Бид хуулийнхаа тэр хөрхөн дотор сатаны худал үг нь хуурцсан байсан би. Эмэгтэй өрөөдөн болох намайг аврахаар за одоо бид нар ийм сайн мэдээний агуулга орсон байгаа өгсүүдийг өдөрт нэг хэдэн цаг сонсоод үз. Ярих ч үг хэлүү дутуу бид нар хэлэх өгчихгүй болно. Бурхан бидний чуулганыг үнэхээр их харалдаг. За өнөөдөр бидний чуулган бол энэ дэлхийн чуулган. 우리 2026년도 이제는 우리 중직자 모든 산업인들에게 정말 5가지 전문성 다 차지하시고 세계복음화 한번 도전해 보시기를 축복합니다. Өнөөдөр чуулганы минь хүмүүр 2026 онд үнэхээр энэ дэлхийн зүйлсүүдэд зэгцлээд амьдралдаа яг нэг удаа сайн мэдээнд хүч сориод үзэх болтугай гэж хүсэж байна. Исая намын 6-гийн 23 дээр гарч байгаа үлдгэсэд юу ч болж байсан би бол 6-гийн 13 би бол үлдгэсэд энэ дэлхий дээр Бурхны хүмүүсийн үлдэгдэл хийгээд үлдгэсдийг дуудах, үлдгэсдэд туслах ёстой нэгэн гэдгээ бүү мартахтун.
先生， 기도 장군에게 마지막 给基多将军， 기도 장군 提多将军，给拜托提多将军， 성전이 다 무너져도 괜찮아. 圣真都倒塌也无所谓，圣殿 어른들이 죽는 것도 괜찮아. 大人死也没有关系， 어린아이들도 小孩子 학교만은 무너뜨려. 不要推倒小孩的那些学校， 그게 오늘날 이스라엘. 这就是以色列。 하나님은 바로 어린 생명에게 미래를 두고 있는. 神将希望寄 그래서 托在 성대학교 后代上， 미라클 오케이와 生命学校、 킹 데이비드 За Summit School, 大卫湾国际学校， The Miracle OK хэлний сургууль болон 목사가 교회 가지고 포효식하는 게 아니라 牧师因 바로 후대들을 살리기 因 위해 为牧师为了 бүгд чуулган болох хэрэгтэй. 是为了后代，我们教会建立起来的，这样看待就可以了。 우리 박은지라는 우리 그루트기가 或 내일 治 미국 제가 스탠포드 대학에 가서 하나님 让他去斯坦福 이곳에 大 와서 学， 공부할 수 있는 사람을 我求神让他去那个大学，美国的那个大学。 그런데 그게 Манай залуу шин цэглээний нэг эмэгтэй, нэг охин би Stanford-ийн их сургуульд очиод залбирсан байгаа. Нэг хүн одоо энэ сургууль сурах дагалдагчийг илгээх хичээгээд тэгээ манай залуу шин цэглээний нэг охин эмэгтэй энэ дэх докторийн ажлыг дуусгачаад маргааш Америк руу нисэх байгаа Stanford-д. 看着他们看着就 바로 저들이 바로 남은 자여 이제는 남길 자를 위하여 헌신하는 자들이 됩니다. 他们成为余剩的人，会成为献 그래서 祭。 2026년도에 우리 예수사랑교회 중직자와 산업인들은 다 이런 응답들을 받은 所以2020年 Тэгээ 2026 онд манай чуулганы бүх хил хүн бүр ийм эрүүлийг хүлээж авах хэрэгтэй хариултыг 총장님이었다가 대학 총장님이었다가 大学的 이제는 킹데이비드 국제학교 교장 他 선생님으로 成为了 헌신하고 계십니다. 大卫湾国际学校 За 校长。 өөр их сургуулийн захирал байж байгаа. Одоо манай King David International School-ийн 2층짜리 건물을 하나 сургалтын албаны дарга болсон байгаа. 我拿了一个Манай цуглааны чанар 我不希望爷在教会的 여러분들 来 개개인들이 登位，我希望大家是公主混就可以了。 сургууль байгуулах 6 давхар барилгын төсөл авчирсан байгаа. 为什么把它称为教 Заавал тэр барилгыг барихад заавал 教会很 тэр чуулганы нэр дээр барих шаардлага байхгүй. 십시일반으로 모아서 건물을 짓고 후대를 키우는 일을 하다가 혹시나 여러분의 자녀들에게 남길 유산을 그런 데다 Харин манай чуулганы хүмүүс хөрөнгө оруулалт хийгээд 然后那个 барьж болно. Өөрсдөө хувь эзэмшигч болоод 当有 후대를 육성하는 하나님의 절대 계획을 찾아낸 것. 这就是找到了养育后代的一个部分。 은행에 저장해 놓으면 뭐 할까? 留在银行干什么呢？ та хойч өөр хүүхэдтэй өгнө гэж хадгалж байсан хөрөнгөө бурхны ажилд тэнхүү хэрэглэх үед бид урт наслалтын өрөөлийг хүлээж аваад зогсохгүй, өвчлөлж тусахгүй, мөнхийн амьтай багаар мөнхийн улс руу явах өрөөлийг хүлээж авах болно. 그리고 후대를 살리는 후대를 육성하는 이 교육 사업에 여러분이 뛰어들면 进入到这种被称为那些 VIP 的一个传道。 오늘날 왜 교회가 가난하고 왜 오늘날 교회가 지금 문제가 심각한가? 问题也多呢， 영생 주기로 작정된 자들을 찾지 못해서 因为没有找到预定得以 Өнөөдөр яагаад чуулганууд хүчгүй, яагаад чуулганууд ядуу юм бэ гэвэл үнэхээр мөргөл өргөдөг хүмүүсийг бий болгож чадахгүй, зөв ажлыг хийхгүй. Тэгээ хойч үе барьж байгуулахгүй байгаа учраас чуулган зөв үйлдэл хийхгүй байхад тэг яаж элитүүд тэр чуулганд ирэх юм бэ? 그 어마어마한 돈 있는 사람들이 왜 하버드에 那么多
시대를 묵상하는 데 기부를 많이 할까? 为什么把钱 미래를 알기 때문에 献身给那些大学呢？因为他们知道未来，我们耶稣教会的家学 힘을 연합하여 联 바로 合 그런 力量 건물들을 사서 建买那些 아이들이 建筑物， 공부할 수 있고 愿孩子们 이제는 可以学习 진짜 하나님의 국제 학교가 建 세계적인 造的 학교가 国际学校， 세워지기를 축복합니다. 成为 Үнэхээр дэлхийн хэмжээний тэр сургууль та нарын хөрөнгө оруулалт хүч хөдөлмөрлөөр босгогдосоо гэж ерөөж байна. 15나라의 初 사람들을 代教会有 모아놓고 15个 국제 国家的 학교를 人聚在一起， 세웠지만 他们建 거기에 立了 대오빌로라는 模棱两可的 VIP가 但是 전도되고 有一位 За анхны чуулган 15 улсын хүмүүсийг цуглуулад тэгээд олон улсын сургуулийг өөртөө ухраач болохгүй эхлүүлж байсан ч гэсэн тэгээд тэндээс тип болж түрэн гарч тэгээд өөрийн мэрэгшил чадвартай Акула Прискилач бий болж 也站起来， 루디아와 같은 Лидиа шиг дагалдагчуд бий болсон. 시몬과 같은 제자들이 还 일어나 有皮匠 Симон шиг дагалдагч нар ч бий болсон. 로마의 특수 장군까지 罗马的 만나게 特 되는 殊将军 역사가 시작됩니다. 也从在这里遇见他。 지금 앞으로 여러분 예수 사랑교회 킹데이비 국제학교에 耶稣 지금 教会的大王国 오겠다라는 际学校 외국인들도 많이 생겼어요. 要来的外国人现在也越来越多了。 За гадаадаас бас сурагчид манай Кидиад ирэхийг маш их хүсэж байгаа. 村的春季学期的时候， За ирэх хаврын шинэ үйлрэл эхлэхэд бид ангитай болно. 우리가 함께 하셨습니다. 接受孩子们 Бид үнэхээр хамтдаа хийсэн шүү. 联合力量， 아이들의 후대 양육에 신경 쓰고 앞으로 VIP 给后 전도되어질 代 수 있도록 建立咱们 시스템을 的 세워주시기를 VIP 축복합니다. 传道，愿世界福音的体系建立起来。 그래서 전도와 선교 정책을 Сайн мэдээ илгээлтийн бодлогыг бид болгоомтор бид хүрээгээд хэлэх үед сайн мэдээний баг бий болдог. 우리 목회자님들이 앞으로 我们的牧会者， 사도행전 13장 1절에 使徒行 전도 传13章1 팀을 节， 만든다는 어떻게 我们建立传道 camp team 的话会怎样？ Өнөөдөр манай чуулганы пастор ажилчид US 13-ийн 1 дээр гарч байгаачлан сайн мэдээний 5 хүнтэй сайн мэдээний багийг бий болгоол юу ямар гайхамшигуд бий болох вэ? Өнөөдөр пасторууд сайн мэдээний кемпэд явахгүй байгаа шалтгаан нь 没有跟 VIP 联 ядуу болохоор залхуу болохоор тэг хойч одоо залуу үетэй холбогдох ямар ч тийм холбоос байхгүй элитүүдтэй холбогдох холбоос нь тасарсан байдалтай байгаа болохоор 经济是对世界文化使命的 선교의 도구예요. за эдийн засаг санхүү гэдэг бол дэлхийн илгээлтийн хэрэглүүрүүдийн л нэг. 将福音个人化， Сайн мэдээ хувь хүн төмтэй болох хэрэгтэй. 大家的灵魂兴盛，凡事 강건하기를 축복합니다. Тиймээс сүнс тань сайн байгаагийн адил бүх зүйлтэй сайн сайхан байх болтгоо гэж юрөөж байна. Бид нүдэнд үл харагдах асар том тэмцлийг хийж байгаа хүмүүс. Харанхуй эмх замраагүй 他在征战， хоосон энэ байдлын эсрэг бид сүнслэг тэмцлийг хийж байна. Тэгээд загалмайд өөхөх хүртлээ загалмай дээр өөхөх хүртлээ Есүсийн бий болгосон энэ тэмцлийг бид үргэлжлүүлэн байна. Тиймээс энэхүү харанхуй гэдэг эмх замраагүй байдлын дотор гэрлийг гэрэлтүүлдэг чуулган болоосоо гэж юрөөе. 愿我们教会成为这样的教会。 지금 교회 성도들은 Чуулганы итгэгч нар аль хэдийн тэгээд чуулганы итгэгч нарын хувьд итгэлээс өөр маш олон зүйлс орсон байгаа. Тоо орсон байна. Тооцоо орсон байна. Ашиг сонирхол их орсон байна. Тэгээд итгэгч нар цуглаанд явж байгаа хэрнээ асар их асуудлуудын дунд байна. Тэр асуудлууд яагаад өөрт нь ирээд байгаа вэ гэдгийг ч мэдэхгүй байдалтайгаар. 20 дугаар Коринт намын 14-5 дээрээс харах юм бол тэг ингээд ийм
маш олон энэ махан биеийн зүйлсүүд хүний дотор орсноорсоо ийм цэцэрхэл хүний дотор тогтсон байна гэж сууж байгаа. Тиймээс бид Есүс Христийн нэрээр сатаны ажлыг нураах хэрэгтэй. Чуулганууд тэр сүнслэг тэмцэл үгүй учраас олон итгэлийн хүмүүс зовлон зүдгүүр дотроо өдрүүдийг өнгөрөөж байна. Тэгээ бид үнэхээр сүнслэг тэмцэл дотор байхгүй юм бол 20 дугаар Коринт 4-ийн 4 дээр гарч байгаачлаг энэ дэлхийн бурхан бидний нүдийг сохлоод үргэлж тийм бүүдгэр байдал дотор амьдруулдаг. 제발 오늘 한번 예배하러 오셨으면 За өнөөдөр та мөргөл өргөхөөр ирсэн юм бол Бурхны амин амьсгал таны сүнсэн дотор байр суурь ажил хүчээр сэтгэлийнхаа үүд хаалгыг нэгээд намайг төрөгдөлт хүргэдэг энэ харанхуй сүнсийг хөөн зайлуулцгаая. 이걸 안 하면 요한복음 16장 11절 14절에 이 세상 여러분 임금이 여러분을 지배하는 거예요. 세상이 Яохан 16-гийн 11. 세상 임금이 이미 심판을 받았는데 여러분 속에 창세기 3장 15절이 없으니까 Тэр энэ дэлхийн бурхан аль хэдийн шитгэгдсэн байгаа атал бидний дотор сүнслэг тэмцэл бурхны амин амьсгал байхгүй байгаа учраас бид үргэлж энэ дэлхийн шүүлтсэн бурхны доор шүүгдэн амьдарч байна. Бурхны хувийн дэлхий дээр ирсэн нь диаволын ажлыг устгахын тулд юм. 1-р Иохан 3:8. Сатаны ажлыг нураах залбирал хийхгүй юм бол тэр хүн нь аль хэдийн сатаанд харьяалагддаг гэж Библи хэлсэн. 1-р Иохан 3:8 эхний хэсэг дээр байна. Гим үлдэгч нь диаволд харьяалагддаг. Тэ өөрийнхөө энэ сүнслэг орон зайг дээрэмчдийн үүр болголгүйгээр цэвэрлэгдэн ариусгагдсан нэгэн болох болтугай гэж өрөөж байна. Өнөөдрийн Библийн хэсэг дээр өвчнөн эдгэрсэн байгаа хүний талаар гарч байна. Тэр Есүс итгэснийхаа үр дүнд өвчнөн эдгэрч байгаа. Гим нүглийн уучлалыг хүлээж авсан тэрээр эдгэрлийг хүлээж авсан. 면 기적이 일어나요. 네. 여러분 생각이 틀리면 절대 하나님의 은혜는 없어요. 네. 생각을 자꾸 틀리게 만드는 이 세상신이 여러분을 흔들고 있잖아요. 그러나 오늘도 예수 그리스도의 이름으로 성령의 충만함을 허락해 주옵소서. 예수 그리스도의 이름으로 간청하오니 내게 성령의 힘을 덧입고 내 속에 있는 모든 죄의 권세는 그리스도의 이름으로 산산이 깨어질지어다. 하나님을 믿는 척, 아는 척, 기도하는 척 가짜로 인생 살게 만드는 모든 어둠의 세력은 산산이 무너질지어다. 오늘 여러분 중풍병자 자신과 그 환자와 그 친구들의 생각이 가장 중요했었잖아요. 환자하고 친구들이 무아지경 속에 빠졌어요. 응? 그를 만나면 일어난다. 얼마나 무아지경이냐면 여러분 남의 집 지붕을 뜯어버릴 정도로 무아지경이에요. 그런 믿음만 가지면 오늘 하나님은 살아서 성령으로 역사하십니다. 예수님을 만나서 우리는 오직 뭐예요? 무아지경으로 치유받자. 남을 치유시키는데도 그냥 치유받자라는 거예요. 그냥 너 살아야 돼. 친구도 이런 친구도 해야 돼요. 병 걸렸다고 도망가는 친구는 친구도 아니에요. 오늘 이 중풍병자는요 일단 믿음 하나는 좋아요. 틀어졌어도 치유받자예요. 생각이.
그를 만나면 죄 권세 무너진다. 그리스도를 만나면 모든 문제 해결된다. 예수는 그리스도, 우리는 하나님의 자녀, 모든 문제 끝. 마귀야 가라, 성령 충만, 세계 복음화. 그랬더니 남편이 나가고 없더래요. 싸우려고 했는데. 여러분, 우리는 행복해져야 됩니다. 하나님이 독생자 예수 그리스도를 우리를 위하여 아낌없이 내어주셔서 그 사랑을 다 우리가 이제 갖게 됐잖아요. Бурхан өөрийнхөө цусны үнцнээр бидний өөрийн хүүхдээ болгож мөнхийн хаанчлалыг бидэнд хүлээн зөвшөөрсөн байтал тэгээ бид яах гэж тэр нэг сэтгэл хөдлөлийнхаа үзүүрт автан амьдрах хэрэгтэй юм бэ. Өнөөдөр бодол санаагаа эмчилцгээе. Шийдвэрлэлтийг хүлээж авцгаая. Есүс Христтэй уулзцгаая. Энэ бодол маш чухал. Тэгээд Есүстэй уулзах юм бол эдгэрлийг хүлээж аавна гэсэн. Тэгээд тэр болцол, тэр итгэлийг хүлээж авах. Есүстэй уулзах юм бол эдгэрнэ гэсэн. Тэр одоо болцол үүнийг итгэл гэж хэлдэг байгаа. Босон ч суусан ч Есүс Христийг л бодох бодол. Суухдаа ч Есүс Христ, босохдоо ч Есүс Христ. Тиймээс Есүс Христ хинбэ гэдгийг мэддэг хүмүүс бол тэр цаа хүчтэй залуугийн найзууд байсан байгаа. Лук номын 5:18-аас хойш хамтдаа уншицгаая. Үзэгтэн нэгэн саа өвчтнийг хэдэн хүн дэвсгэртэй навчрав. Тэгээд дотогш нь оруулж түүний өмнө аваачих гэсэн боловч хурсан олноос болж түүнийг дотогш нь оруулах аргагүй байсан тул гэсэн байгаа. За тэгвэл тэрдгээр дөрвөн залуугийн бодол юу байсан бэ гэвэл зүгээр л уулзуулын эдгэрүүлээ. Итгэдэг нэг нь боломжгүй зүйл байхгүй гэж бодож ирсэн учраас тэд үргэлжлүүлээ харах юм бол түүнийг дотогш нь оруулах аргагүй байсан тул тэд дээвэр дээр гарч дээврээр тэр хүнийг дэвсгэртэй доош буулгаж Есүсийн өмнө яг төвдөн тавив. Итгэлийг нь харсан Есүс гэсэн байгаа. Тэр саа өвчтэй эр болон түүний найзуудынх нь итгэлийг харсан Есүс анд минь нүгэлч нь уучлагдсан гэхэд итгэл нь нэг байх. Бурхан бидний итгэлийг хардаг. Есүс бол Христ бүхий л асуудал дууссан. Энэ итгэлийг хардаг. Бид бол Бурханы хүүхэд. Тэгээд итгэлийг нь хараад Есүстэй Лук номын 5:20 дугаар эшлэл дээр анд минь нүгэлч нь уучлагдсан. Тэг гим нүгэлч нь уучлагдсан. Харанхуй хойсон харанхуйн эрх мэдэл нураагдсан. Тэг ийхүү таслах эрх мэдэл бидэнд өгсөн Есүс бол Христ бүхий л гим нүгэл уучлалыг хүлээж авсан. Энэ бол Бурханы хүүхэд. Тэгээ өөрөө би Бурханы хүүхэд гэсэн хэрнээ жоохон асуудал үүсэнгууд энэ гим нүгэлтэй намайг уучлаа. Ямар гим нүгэл яриад байгаа юм бэ гэх. Сайн мэдээ рүү эргэсэн тэр гимшил байх болтугай гэж юрой. За 21-р эшлэл дээрээс харвал хуулийн багш нар болон фарисеучуд Бурханыг доромжлон ярьж буй энэ хүн хэн гихч бэ? Гагцхүү Бурханаас өөр хэн нүглийг уучлж чадах билээ гэж
эргцүүлэн бодцохоохот гинэ. Тухайн үеийн хуулийн багш нар тэг нэг хүмүүс эвэлэгч хариултыгч шийдвэрийг өгч чадахгүй юм байж ич мөнгөл цуглуулдаг шашны бүлэглэл. Тэгээд тэд дотроо юу гэж биес бурхан ирсэн байтал бурханыг танихгүй хэрнээ бурханаас өөрхийн гим нүглийг уучлах билээ. Энэ Есүс ч одоо юу яриад байна гэж бодож байгаа. 만나도 이런 믿음 있는 사람을 만나서 네 죄 사함 받았느니라 음성 들으시기를 축복합니다. Итгэлтэй хүнтэй уулзаж тэг гим нүгэл чинь уушлагдсан гэсэн дуу хоолойг сонсох болтугай гэж ерөө. 的罪赦了，你的罪不可以，这就不可以。 육신적인 문제가 아니라 근원적인 문제가 해결됩니다. Тэг махан би юм одоо асуудал биш бидний юм суур асуудал шийдвэрлэгдэх болно. Өнөөдөр сайн мэдээгээр эхлэх амьдрал минь тэр суур асуудал минь шийдвэрлэгдсэн гэж өөртөө тунгаглах болтугай гэж өрөөж байна. 오늘날 교회 다니는 사람들이 나름대로 성도라는 자격을 가지고 뭔가 유익한 것은 많이 가지고 있으나 근본 문제부터 해결하는 것을 모르고 Өнөөдөртөө цуглаанд явдаг хүмүүс итгэгч гэдэг нэрний доор өөртөө ашигтай бүхий л зүйлсийг хурааж авч цуглуулж байгаа хэрнээ гим нүглийн сүр уучлалийн талаар мэддэггүй. Тэгээд нас нь явах тусмаа хүн бүр ийм муухай хөдөлдөг байгаа. 그래서 마지막 교회를 다니는 여러분들은 익어가는 거예요. Харин бид боловсрч хөтлөх хэрэгтэй. Ялзарч өвтөлж болохгүй. Эцсийн үртэл сайн мэдээтэй чуулганаас зураастай байгаарай. Тэг ямар ч хүн байсан боломж бий. Учир нь дахин шинжлэгдэх боломжгүй би хүртэл шинжлэгдсэн шүү дээ. 在这个水泥地上这个报纸生活了6个月，但是我那时候也去现场。 하나님이 여러분 증인이 되시기를 축복합니다. 내 몸의 증인이 하나님이다. Бурхан таны гэрч болоосай гэж өрөөж байна. 자, 그래서 예수님의 치유는 문제 해결이 아니라 복음을 회복하라는 겁니다. За Есүсийн одоо бидэнд өгдөг эдгэрэл бол сайн мэдээг сэргээх явдал юм. Бидний гим нүглийг уучлсан Бурхан бидэнтэй хамт оршдог. 자녀된 신분과 권세와 확신이 계속 오게 돼 있어요. Тэгээ бидний сайн мэдээ сэргээгдэх юм бол Бурханы хүүхэд гэдэг тэр эрх мэдэл итгэл миний дотор надтай хамт байдаг. Итгэл саад болдог, бодол санаанд минь байгаа бүхий л үл итгэлүүд яг одоо Есүс Христийн нэрээр нуран унах болтугай. Бид сүнслэг залбирлаар муу сүнсний ажлыг нураахгүй байгаа байдал дотор сүнс мэдээ алдсан байгаа байдлыг саа өвчлөл гэж нэрлэдэг. 그래서 누가복음 13장 16절에 아브라함의 믿음의 딸도 사탄에게 10년 동안 Бид мэдэж байгаачлан Лук номын 13:16 дээр ч гэсэндээ Авраамийн охин тэгээ 18 жил сатаад хүлээстэй байснаасаа болоод биеийн хадын хэрэгжид нуруунд бүхийч тийм болсон байгаа шүү дээ. Тиймээс хүлээсийг тайлах нь зохистой. Тийм хүлээсийг тайлахч нэг нь эмэгтэй өнгөрүүдэн болох Месиа Христ хийгээд энэ бол сүнслэг тэмцэл. Энэ бол сүнслэг тэмцлийн залбирал. Тэр залбирал дотор байж бидний бие махбод ариун сүнсийн дотор сэргээгдэн
Тэгээ өнөөдөр Есүсийн арчуулганы хүн бүр энэ хүү өрөөлийн дотор орох болтугай. 그래서 누가복음 10장 19절에 Лука 10:19-дээр Есүс 절대 영적 싸움하는 자는 누구도 해칠 자가 없다. тэ сүнслэг тэмцэл хийдэг нэгэнд хинч хор хөнөөл учруулж чадахгүй гэсэн. 내가 너희에게 뱀과 전갈을 밟으며 원수의 모든 능력을 Би та нарт могой болон хилэнцэд хорхог барих 결단 өстнүүд дайснуудынхаа бүхэл хүч чадлыг захирах эрх мэдлийг өгсөн та нарт хинч хор хүргэхгүй гэж Бурхан өөрөө амласан. Надад үүнээс өөр хийсэн зүйл үгүй. Тэгсэн чинь үл өөрчлөгдөх юм шиг бодогдож байсан би өөрчлөгдөж байгаа. Би үнэхээр хорон мөн нэгэн байсан. 然后我看经说你是不是最恶劣的人？他说你知道啊，你还知道啊。 내가 이제는 여러분들에게 어떻게 해서라도 내가 가진 이 복음을 여러분들에게 진짜 주고 싶은 거예요. 所以我真的将我这个福音赐给大家，送给大家。 그래서 막 해외 가면 막 저에게 그렇게 전리품을 많이 주는 到 거예요. 海外的时候，很多人赐给我战利品，给我战利品。 우리 예수사랑교회를 만나가지고 자기 아들이 참 형편없이 我的 살던 儿子 아들이 遇见 하나 了耶稣 있는데 教会， 그 生 아들이 活的一塌糊 변해가지고 涂。这个儿子现在 김성훈 목사님처럼 改 되겠다고 变了， 세상에 他要成为像寄居犬牧师一样 결단을 的 내렸다고 说下决断了。 오늘 빨간 돈 За марчаас нэг айлын хүүхэд нь нат пастор шиг болмоор байна гэсэн гинэ. 内衣兜里掏出来。 Тэгэд эцэг их нь мөнгө аваад ирсэн юм шиг байна. 저는 여러분들에게 딱 하나만 여러분 Яг биний өөрчлөлтийнхаа талаар ярьж байгаа өөрийнхөө өөрчлөгдснийхаа талаар над чиг хүүхдүүд ч над чиг хүн болохыг хүсэх хэмжээнд би өөрчлөгдсөн. 去现场不给我战利品，然后在我心里他就是叉，还有 X， 是然后是3点， 하나님이 아셔. 神知道。 그래서 여러분 영혼의 마비가 오기 전에 灵魂麻痹之 육신적 前 병, 정신의 병, 영적인 Сүнс чинь мэдээ алдахаас өмнө махан биеийн сүнслэг өвчлөлүүдийн хүлээсийг тайлцгаая. 진짜 마태복음 12장 28절 29절 이 두 절만 2章28到 계속 여러분이 적용시키면 只要把它这两个 굉장히 事在我 영혼이 身上， 수혈을 받고 성령 충만이 여러분에게 임하게 되는 Матай 12-ийн 28, 29. Сийг л хэрэгжүүлэх төв. Сүнс минь чөлөөлөгдөх болно. Есүсийн эдгэрлийг харах барил нь сайн мэдээний мөн чанар байлаа. Лук номын 5-ын 20 дээр амласан 마비된 것을 어떻게 풀었어요? энэ үед ч ялгаагүй сүнсний мэдээ алдалтай байсан байдлыг гим нүглийн чинь эрх мэдэл чинь уучлагдлаа гэж одоо хүлээсийг тайлсан байгаа. 이거 안 하면 여러분 손해 많이 봐요. Тэгээ бид өнөхөө залбирлыг хийхгүй юм бол маш их хохирлыг үзэх болно. Тэг шашинлаг хүмүүсийг дагаж явдаг сүнжүү. 那些异端邪教， 이미 성경은 기록되어 있습니다. 圣经已经记载。 여러분 창세기 3장 15절의 복음의 시작은 치료가 아니라 용서입니다. 용서. 它不是医治，而是饶恕。 먼저 용서를 받아야 돼요. 살아계신 하나님께. 我们要从 Сайн мэдээний эхлэл бол уучлалыг хүлээж авах юм. Бурхнаар уучлагдах хэрэгтэй. Тэрхүү уучлалыг хүлээж аваарай гэд бидэнд Эхлэл 3:15 дахь сайн мэдээг өгсөн юм. Бурхнаар уучлагдсан гэдэгтээ бат итгэдэг нэгэн л сатаны ажлыг нураадаг. 그래서 창세기 3장 15절을 Эхлэл 3:15 Виг Паул юу гэж илэрхийлсэн байг бол Ром 5:8 9 дээр илэрхийлэн хэлсэн байгаа. Бидний гим нүгэлтнүүд байхдаа л Есүс Христ бидний төлөө өгснээрээ Бурхан бидний төлөөх өөрийнхөө хайрыг илчилсэн юм а гэсэн юм. 将神的爱已经确认了。 그러면서 9절에 뭐라 За Ром 5:9 дээр 9절에 тэгээд бид 우리가 그 피로 тэрхүү цусаар дамжуулан зөвхт гэж тооцогдсон тул түүгээр дамжуулан
уур хилэнгээс чөлөөлөгдсөн. 운명과 과거와 상처 모든 저주가 끝났다. Тэгээ хувь тавилан өнгөрсөн дөх асуудлууд, сэтгэлийн шарах бүх л асуудлууд дууссан. 피로 용서받은 사람만이 Есүс Христийн цусаар уучлалыг хүлээж авсан нэг нь л шин амьдралыг дахин сэргээж чаддаг. 20-р Коринт 5:17-оор хэлэхдээ харахтун хуучин юмс нь өнгөрчээ, харахтун шин болсон байна гэж тунхагласан. Тэгээ би Христийн дотор шин бүтээл болсон. Үхлээ өвчлөө ядуурлаа. Бүхий л гэм нүглийн эрх мэдэл миний амьдралаас нуран унах болтугай. 오늘 여러분 안에 죄 권세가 사라지기를 축복합니다. Бидний доторх гэм нүглийн эрх мэдлийн сүлдэр бүрэн арилах болтугай. 출발점이 바로 뭡니까? 사도행전 10장 38. Дахин сэргэлтийн эхлэл бол Үйлс намын 10:38. 마귀에게 눌린 모든 것들을 고치시려고 하나님의 아들 그리스도가 Сатан дарагдсан бүхий л хүлээсийг тайлахын тулд Бурхны хүү Христ дэлхийд ирсэн. Үйлс 2-ын 너는 정령이 깨달아야 돼. 36 дээр бидний мөнхөд ухаарах ёстой зүйл бол та нарын Израильчуудын бүх гэр та нарын загламайд цовдолсон Есүсийг Бурхан амьдралын чинь эзэн Христ болгосон юм а гэсэн байна. 그래서 그를 데려온 자들의 믿음을 보시고 믿음을 За өнөөдрийн Библийн ишлэл рүү хэсэг рүү буцаж очивол тэр саавчтай хүнийг авчирсан байгаа найзуудынх нь итгэлийг хараад Бурхан түүний гэм нүглийн уучлаж итгэлтэй нэгнээр дамжуулан Христийн эрх мэдэл тэнд хэрэгжсэн. Луг 5:24. 그러나 인자가 땅에서 죄를 Энэ дэх газар дээр хүний хөө гэм нүглийг уучлах хэрэгтэй гэдгийг та нарт мэдүүлэхийн тулд 여러분의 믿음으로 그리스도의 байсан байна. 드러나기를 원하십니다. Тэгээ та нарын итгэлээр дамжуулан Христийн эрх мэдэл илэрхийлэн гарахыг хүсэж байна. Тиймээс бид дээврийг цоолох итгэлтэй байх хэрэгтэй. Луг 5:24-ыг уншия. Харин хүний хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтийг та нарт мэдүүлэхийн тулд гээл саа өвчтөнд би чамд хэлье бош дэвсгэрээ аваад гэртээ харгив. Тэгээ бидний бүх зам хаагдсан юм шиг санагдавч тэгээ биений итгэлээр дамжуулан тэгээ бүхий л асуудлыг Христ энэ нэрээр нэвтлэх боломжтой. Есүс Христ өчигдөрч өнөөдөрч мөнхөд хэвээрээ. 여러분의 남편이 자꾸 더 괴롭히면 주는 그리스도시여 살아계신 하나님. 예수는 그리스도, 우리는 하나님의 자녀. 그러면 흑암껍게. Есүс бол Христ, би бол Бурхны хүүхэд. 너는 남은 자야. 그리스도 안에서 남은 자야. 그리스도 안에서 남은 자가 뭐야? 그러면 마귀를 멸하는 죄와 저주와 사망의 권세에서 빠져나오고 하나님 만나는 길이 열렸다라는 그게 나 Бурхантай уулзах зам нэгцэн гэдэгт итгэдэг хэм бол энэ дэлхий дээр Бурхны үлдээсэн үлдгэстэй нэг юм. 근데 중풍병자는 낫고자 하고 나는 치료를 받겠다고 생각이 있었는데 그 친구들은 4명은 어떻게 해요? 안 되겠다. 돌아가야 되겠다. 이랬으면 어떻게 됐어요? 그걸 더러운 운명의 만남이라고 알아들었어요? 그런 사람은 더 이상 만날 생각하지 않아요. 믿음도 같이 움직여야 역사가 있습니다. Итгэл хамт хөдлөж байж 이름으로 гайхамшиг бий болдог. 기도하면 하나님의 나라가 임하는 것이다. 일어나야 되고 이런 만남이 아이고 뭐
예수사랑교회 갔더니 뭐 당장 뭐 기적이 일어나지 않더만 뭐. 哎呀，我去耶稣教会没有什么奇迹发生啊。 우리는 기다림의 여정입니다. 이렇게 말해줘야지. 我们应该是等待的旅程， Тэгээ бид бол залбирчаад түүнийгаа хүлээдэг хүмүүс байгаа. 不应该这样行事。 Залбирчаа юусаа ямар ч хариу ирэхгүй байна мэн гэд байх биш. 这样哪能行呢？ 마칩니다. 要结束了。 오늘 하나님만이 가지신 구속의 권세가 오늘 나타나게 됐습니다. 今天的 예수 그리스도란 그 이름 속에는 능치 못할 일이 없습니다. Есүс Христийн гэдэг тэр нэр нь боломжгүй зүйл гэж үгүй. 선포될 때 Есүс бол Христ гэж тунхаглагдах үед 영혼이 깨어나고 일이 되는 것입니다. тэгээ бидний алдсан байгаа сүнс минь эдгэрч босдог байгаа. 속에 살고 있다면 오늘 예수 그리스도 그 이름만이 부르고 다시 이 이름을 걷는 새로운 생명 살림의 시대가 일어나기를 축복합니다. 愿成为这样救活生命的新的时代开启。 살아계신 하나님 Хамт залбирцгаа амьд оршиж бурхан минь гимнүглийн эрх мэдлийн уучлалыг харуулсан байгаа Есүс Христийн эдгэх аргыг мэдүүлсэн бурхан тань баярлалаа. Сайн мэдээ бол гимнүглийн эрх мэдлийг уучлах хүч чадал хийгээд 예수 그리스도 복음은 관계를 회복시키는 харилцааг дахин сэргээдэг хүч чадал. 예수 그리스도의 복음의 권세 선포는 바로 사람이 살아나는 마비된 영혼들이 깨어나는 Бидээ алдсан байгаа сүнслэнүүд дахин амьдрах тэр хүч чадал гэдгийг өнөөдөр мэдэх боломжийг олгосонд баярлалаа. 복음은 어제나 오늘 Сайн мэдээ өчигдөрч өнөөдөрч 지금 여전히 살아있고 хിവэрэ бөгөөд одоо ч хിവэрэ байгаа. 부르는 자들에게 Есүс Христийн цус одоо ч түүний нэрийг дуудагчдын дээр эрх мэдэлтэйгээр ажилдаг хэмээн айлцсан тул 예수 그리스도 그 이름을 힘입고 Есүс Христийн нэрний хүч чадлыг өмсөд өөрийнхөө доторх үхэл итгэлийг хүн зайлуулах үед Бурхны ханчлал та нарын дотор оршин гэж айлцсан учраас тэрхүү үгээр хэрэгжих 1-7 хоног байх болтугай. 예수 그리스도 이름은 여전히 Есүс Христийн нэр 사함을 얻게 하는 권세가 있음을 확인할 수 있는 한 주가 되게 하시니 참으로 감사합니다. гим нүглийн эрх мэдлийг уучлах эрх мэдэл гэдгийг мэдүүлсэнд баярлалаа. Бид Есүс Христийн нэрийг тунхаглаж байна. Даашлаа хийх болтугай. 마비된 영혼들은 일어나고 죄 사슬에 묶인 자는 Мэдээгүй болсон сүнснүүдэнд ам орж гим нүглийн гинжнүүд таслагдах болтугай. Есүс Христийн нэрийг дуудагчдад гэрчлэл бий болох болтугай. 복음의 본질은 죄 사함의 권세요 그리스도만이 고치신다라는 확신을 갖는 자들에게 한 주간 놀라운 역사가 일어나게 하옵소서. Сайн мэдээ итгэхтэйгээр дамжуулан гим нүглийн уучлалаар бүхий л өвчлөл эдгэрдэг гэдэг үгэнд итгэдэг хүмүүс тэрхүү үгээ дагаж амьдрахаар ирэх болтугай. Зөвхөн Есүс Христэл амийг өгдөг гэдгийг олж хардаг хүмүүс байлгах болтугай. Бидний сүнсэнд Бурхны амин амьсгал үргэлжид ариун сүнсээр хамт байх болтугай. 모든 영혼들이 살아나는 한 주가 되게 하옵소서. Тэг сүнс бүр амьлыг олсон байгаа 1-7 хоног байх болтугай. Ерөөлийн доторх 1-7 хоног байх болтугай гэж Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.